Галзуу кино сувагтан тавтай морил. За тавлаг сайхан манайхан. Энэ удаад борон та нартай 2016 онд гарч ирсэн Master гэх энэ галзуу киног ярьж өгөхөөр сонголоо. За инха бороо болоод бусад галзуу жүжигчид тоглосон энэ сонирхолтой солонгос кино та нарт таалагдана гэж бодоод мөн борооно сонгосон байгаа шүү. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой киног Unitel-тэй хамтран хүргэж байна. Зуны онцлог дата багцад худалдаанд гарчээ. 50 болон 100 ГБ датагаа 40% хөнгөлөлтөд үнээр аваад супер бэлэгтэй 20 жил урамшуулалд оролцох нэг эрх бэлгэн даваарай. Зуны датагаа аваад дуртай зүйлдээ зарцуулъя гэж. За тэгэхээр та нар маань Саба Драгова Саба адардсан бол галзуу кино Instagram хуудасаа дагаарай манайхан. Ингээд энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За тэгэхээр мөрдөгчд нэг нөлөө бүхий гэмт хэрэгтнийг барьж авахар бэлтгэж байгаагаар кино эхэлнэ. Ингээд багийн ахлагч мөрдөгч Ким нэг томоохон арга хэмжээ болж байгаа зааланд орлоо. Тэр нь One Network сүлжээний ойн баярын арга хэмжээ байна. Уг арга хэмжээнд сүлжээний гишүүд болох олон 10 мянган хүн иржээ. Ким мөрдөгчийг орж ирээд удаагүй байтал зарлагч сүлжээний үүсгэн байгуулагч ерөнхийлөгч Жин Хюн Пилиг тайзнаа урьлаа. Мань хүний гарч ирэхэд зааланд байсан хүмүүс бүгдээрээ алганы жигнүүлэн ташцгаана. Би өнөө өглөө нэг зүү зүүдэл сэрлээ. One Network их нэг дайвер дор цугласан бүх хүн намайг тэрвэрч байна гэж зүүдэллээ. Тэр үед мэдэрсэн халуун дулаан мэдрэмж одоо ч миний дотор байна. Би энэ хүү сүлжээг үүсгэн байгуулах бизнесийн моделийг бий болгохдоо 3 зүйлийг зарчмаа болгосон. Нэгдүгээрт өдөр бүр төлөлт хийх систем, хоёрдугаарт агрессив хөрөнгө оруулалт, гуравдугаарт бүрэн ил тод байдал. Бусад бүх бизнесмэнүүдийн үдсэн яддаг 3 зүйл шүү дээ. Харин одоо та бүхэндээ One Network-ийн гайхамшигтай амжилтыг танилцуулъя. За ингээд тэдний сүлжээний өнгөрсөн хугацаанд гаргасан амжилтыг танилцуулж эхлэхдээ зэрэгцээд хүндэт зочдын судалд сууж байсан One Network-ийн систем хариуцсан менежер Пак Жангуны утсанд баярын хуралд сууж байгаа зургийг нь хэн нэгэн мессежээр явуулдаг. Бид хийчнэн итгэдэг хүн байсан ч тэр хүн нь хов жив. Олны хэл амын бай болоод эхлэхэд бидний итгэл баг багаар ганхаж эхэлдэг. Пирамид сүлжээний загалмайлсан эцгэлгэн, нийгмийг хордуулагччуд төхөрлөгн, хогновшлгэн. Олон хүмүүс намайг ингэж нэрлэдэг. Тэгсэн ч та бүхэн миний гараас атгасаар миний хүч чадлын их ундраг болсоор байдаг юм. Надаас болж та нар ч бас шүүмжлүүлсэн. Харин та нарын улмаас би өөртөө амласан юм. Үл ойлголцлыг ойлголцол болгож хувиргана гэж. Доромжллыг атаархал болгоно гэж. Энэ бол миний үүрэг хариуцлага. Өнөөдөр бидэнд бүгд атаархаж байна. One Network бол бүх гишүүд нь баян байж болох тийм л корпорац юм. Энийг би ганцаараа мөрөөдсөн бол манай нэр One байх байлаа. Харин та нарын итгэх сэтгэлийн хүчээр бид One Network болсон билээ. Ингээд яриагаа дуусгахад бүгдээрээ босож зогсоод гар гараасаа барьж байна. Одоо хамтдаа шинээр мөрөөдөцгөөе. Цоо шин ертөнцийг зарлцгаая. Пирамид, заллин. Энэ бүхнийг март. Бид хадгаламжийн банк худалдан авч орлогоо улам найдвартай болгож байна. Манай One Network корпорац дэлхийн хамгийн анхны санхүүгийн хөрөнгө оруулалтын банк болон шинжлэгдэж байна. За тэгсэн гишүүд бүгдээрээ баярлан мань захирлын нэрийг уухайлцгаана. Харин Жин ерөнхийлөгч дотогшоо орсон даруйдад хийсөөр царайтай болж байна. Тэгэд ингэртэ зөвсөн ёслолын цэцгээ шидчихэд машинтайгаа явсан бол хурлаас гарч ирсэн пак менежерч бас ёслолын цэцгээ тайлаад шидэж байна. Менежерийг машиндаа суух үед машинд нэг эмэгтэй суугаад машиных нь камерыг салгачлаа. Тэр эмэгтэй пак менежер рүү мессеж бичээд байсан хүн болж таарна. Эмэгтэй өөрийгөө эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч дэслэгч Шин Гэмма гэж танилцууллаа. Тэгээд менежерээс One Network сүлжээний заллинг мөрдөхөд дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсдэг. Хөдөл сайн дураараа гэрчи мэдүүлэг өг. Эсвэл би таныг баривчлана. Өөрөө сонго. За тэгээд нөхөр машинаас агаад хөдлөнө. За энэ үеэр One Network сүлжээний харьяа нэг агуулхад хүмүүс асар их мөнгийг тоолж машинд ажиж байна. Тэнд сүлжээний PR хариуцсан Ким Мион захирал хятад түншүүдтэйгээ уулзаж бэлэн мөнгө тушааж данс руу шилжүүлж байлаа. Тэднийг мөнгө шилжүүлэх үед One Network-ийн сүлжээний ажилтан өөрөөр удснуудыг холбосон данснуудад мөнгө шилжиж орж ирснийг баталж Мион захиралд мөнгө хүлээж авснаа баталж хэлнэ. Харин нөгөө талд пак менежер гэрчи мэдүүлэг өгөхөөр цагдаагийн газарт ирж байлаа.
Дүрс солигдоход нөгөө жин ерөнхийлөгч нэг нөлөө бүхий босстой банк худалдаж авах асуудлаа ярилцаж байгаагаар үйл явдал үргэлжилнэ. Холбооны нөөцийн сангийн дарга хан дарга гэгч тэр хүн жин ерөнхийлөгчийн банк худалдаж авах гэсэн санааг төдийлөн дэмжихгүй байсан бол урд нь их хэмжээний мөнгө өрсөн жин ерөнхийлөгч нэлээд ярилцсны эцэст ятгах чадлаа. Харин нөгөө талд парк менежер байцаалтын өрөөнд орохоос өмнө Мион захиралд асуудал үүссэн гэдгийг нууцаар мэдэгдэж амжина. Тэрнийг ээжтэйгээ ярьсан гэж бодсон цагдаа нар сэжиг аваагүй бол Мион захирал арын албаны программисттай нэг цагийн дотор улмөрөө харилцаж бүхнийг нүүлгэж шилжүүлэх тушаалыг өгдөг. Зэнгэд One Network-ийн оффист цаг гүйж эхэлсэнд тэнд байсан бүх ажилтнууд менежерүүдийнхээ удирдлага дор нүүлгэн шилжүүлэх ажлыг яаравчлан хийцгээн. Энэ үеэр Кэм мөрдөгч парк менежерийг байцааж байна. Бид өдөр бүр олон 10,000 хүнээс мөнгө цуглуулж, олон 10,000 хүнд мөнгө тараадаг. Энэ яагаад гэмт хэрэг гэж. Тэгсэн Кэм мөрдөгч тэдний бизнесийн цаад сүлжээг маш нарын судалсан байлаа. Тиймээс булзах аргагүй гэдгийг ойлгуулад хэр One Network сүлжээний дата центрийн байрлал болоод жин ерөнхийлөгчийн санхүү бүртгэлийн дэвтрийг олж өгвөл ямар ч асуудалгүй явуулна гэсэн санал тавилаа. Наадах чинь ганцхан жин ерөнхийлөгчл мэднэ. Тэр ингэж ажилдаг. Бүгдэд итгэж байгаа юм шиг дүр үзүүлдэг ч хиндэж итгэдэггүй. Чамд 5 минут байна. Хэрв дата центр нүүх юм бол чиний хувьд галт тэрэг аль хэдийн хөдөлсөн гэсэн үг. Тэгэд мөрдөгч утсаар нь Мион захирал руу залгаад спикер дээр нь тавиад өглөө. Залдах гэж оролдоод нэмэргүй шүү. Шоронгийн өрөөнд ялзарх уу тэнсэн авчгаад эргчлөө төгөө үлдэх үү гэдэг чинь одоо өөрөөс чинь шалтгаална. Ингээд аргагүй байдалд орсон парк менежер Мион захиралд хуурамч төгшүүр гэж мэдэгдсэнд цаадуулан бүгд нүүлгэн шилжүүлэх ажиллагаагаа цуцллаа. Мөрдөгчд ч тэрэнд хамтран ажиллах болсонд нь талархал илэрхийлээд дахиж холбогдох хүртэл юу ч болоогүй юм шиг байхыг санууллаа. Парк менежер машины осолд орсон гэж Мион захиралд хэлсэн учраас цагдаагийн газраас явахдаа цагдаагийн машин руу зориуд мөрөгчхөд тэндээс явна. Оройн жин ерөнхийлөгч Мион захирал хоёр парк менежерийг дуудаад юу болсныг байцаана. Тэгэд хэлснийг нь шалгахын тулд Мион захирал машины дугаарыг нь аваад нэг тийшээ залгана. Азвуулж тэр газраас нь эргэж холбогдоод осолд орсныг нь баталж хэлсэнд Мион захирал энэ удаад итгэлээ. Энэ байдлыг нь харсан жин ерөнхийлөгч ялахгүй зүйлээс болж нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэнд парк менежерийг загнаад тэрнтэй таарамж муутай байдагт нь Мион захирлыг ч бас зэмлэлээ. Анх уулзаад хийж үлсэн зүйлээ санаж гинөө. 3 жил болж тэр зүйлээ дахиад хийцгээе. Тэрийг үүдээ. Надад лав таалагдахгүй. Одоо ингээд нөхдүүд хажууд нь сууссанд жин ерөнхийлөгч гараас нь бариад тэднийг бие биедээ үргэлж итгэж байхыг сануулж ярьсанд нөгөө хоёр нь биенээсээ дуртай дургүй уучлал гуйцгаана. Оройн парк менежерийг байрандаа ирэхэд цагдаа нарч гэрийнхэн гадаа ажиглалт хийнэ. Энийг нь мэдчихсэн нөхөр хувцсаа солиод мэдэгдэлгүйгээр байрнаасаа гарч нөөц машиндаа суугаад тэндээс хөдлөлөө. Явсаар хөдөө байдаг нууц дата центрт ирсэнд тэрийг ажилуулдаг Кюн Нам гэгч залуу өөхтөж авч байна. Кюн Нам хоёулаа баларлаа. За тэгэд тэрэнд болсон явдлыг хэлсэнд сандарсан Кюн Намч шууд зүгтахаар завдна. Тэгсэн парк менежер жин ерөнхийлөгч амлсан 50 сая долларыг авч байж салцгаая гэж ятгалаа. Тэгэд тэд жин ерөнхийлөгчийн комд тусгай програм суулгаж дансны мэдээллийг нь аваад амлж байсан 50 сая долларыг нь аваад цагдаа нарт хүссэн мэдээллийг нь өгөөд яг салцгаая гэж тохирдог. Түр ажгаар ердөө 50 сая гэж үдэ. Тэнд чинь хэдэн зуун сая байгаа шүү дээ. Тэгсэн парк менежер тэрнийг шуналталгүй 50 сая аваад салахыг хатуу сануулад нэг хуучин гар утас атгуулад гараад явна. Оройн Ким Ахмад шин дэслэгч хоёрын дарга тэдний нууц офис дээр ирээд мөрдлөг хэр агцтай байгааг лавллаа. Гэтэл туршлагатай мөрдөгчд парк менежерийн очисон газрын байршлыг тогтоож бичлэг хийсэн төдийгүй жин ерөнхийлөгчийг хан даргатай уулзныг нь хүртэл мэдчих. Гэхдээ тэд жин ерөнхийлөгчийг хөдөлшгүйгээр барьж авахын тулд данс тооцоогоо хөтэлдэг хар дэвтрийг нь олж авах ёстой гэж үзэж байлаа. Парк менежерийг өргөтгөхөд 6 сар. Дата центрийг олоход 1 хоног шаардагдсан. Одоо үлдсэн дэвтрийг олоход бидэнд ганц 7 хоног л хугацаа өгч. За энэ үеэр парк менежер гэртээ ирж Ким мөрдөгчийн талаар мэдээлэл цуглуулж байна. Тэгэд нилээд хэцүү мөрдөгчтэй таарснаа ухаарлаа. Маргааш өглөө мэдээллийн савгуудаар One Network сүлжээ Шинсүн банкыг худалдаж авах хүсэлтэд холбогдох баримт бичгүүдийн хамтаар холбооны нөөцийн санд хөргүүлсэн тухай мэдээ таарлаа. Удалгүй сэтгүүлчид холбооны нөөцийн сангийн хан захирлыг бүчээд авсанд нөхөрч жин ерөнхийлөгчийн зааснаар нааштай хариуг сэтгүүлчдэд өгдөг.
Энийг утсан мань ерөнхийлөгч баярлж байна. 4 тэрбум вооны хахуулан үр дүнгээ өгсөнд тэр баяртай байгаа нь. Удалгүй ажлын цаг эхлэхэд One Network сүлжээний операторуудад ажилдаа ороод тасралтгүй харьцах нь. Тэдний сүлжээг банк худалдаж авч байгаа тухай сургаар сүлжээнд нэгдэх гэсэн хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн нь. Энэ үеэр эсрэг талынх нь байрнаас Кей мөрдөгч болоод тэрний багийнхан анхааралтай ажиглаж байна. Тиймээс пак менежерийг ямар нэг зүйл сэдсэнийг Кей мөрдөгч тэр дөрөв анзаарна. Харин мань менежер энэ зуржийн захирлын комд мэйлэр дамжуулж тусгай програм суулгаж амжжээ. Мань пак менежерийг дахиж гарцгүй болгохын тулд Кей мөрдөгч дагаж угаад кофе шоп орох хооронд нь машиныг нь гялсаачуулчлаа. Тэгээд унаагүй болсон тэрнийг нэг хүнээр дуудуулж хөнгөө газар таваачаад шууд машинд чихээд аваад явдаг. Тэгээд тэрэнд Кюннамтай уулзсан зургийг нь харуулсанд пак менежер бандна. Пак жангу менежер. Шорон руу явмаар байна уу? Одоо шууд явах уу? Үгүй яалаа гэж. Чиний ачаар дата центрыг олж авсан. Одоо данс тооцоо хөдөлдөг хар дэвтэр нь хэрэгтэй байна. Тэрийг хаана өдгийг өстө мэдэхгүй шүү. Нэрэг шүү. Тэгвэл олгол болж дээ. Бид нар тэрнийг дэвтрээ ашиглахад хүргэнэ. Харин тэр цагт бэлэн байж угаад олж мэдөө. Зайлдах гэдэлгүй шударгаар хамтарч ажил. Нэг л зөв алхам хийвэл чи эргчлөөтэй болно. Тэгээд тэрэнд камертай үзэг өгөөд One Network-ийн захирлуудыг дэвшүүлэх арга хэмжээндээр хүргэж өглөө. Харин нөгөө талд Кей мөрдөгчийн залуус кан захирлыг хахуул авсан хэрэгт буруудахад баривчилж байна. Арга хэмжээний үеэр жин ерөнхийлөгч сурсан зангаараа хүмүүсийн толгойг сэнхрүүлж байлаа. Бид нэг гэр бүл учраас бидэнд орон байр хэрэгтэй. Хэдэн 10,000 хүн багтах байшин гэхээр ямар байшин байх вэ? Ийм үү? Арай жижиг юм уу? Ийм үү? Бас л жижиг. Харин энэ л яг тохирно. Энэ бол бидний шинэ гэр орон. Энэ газрын нэр бол One Island. Зэний сүлжээнд 100 гишүүн хэлсүүлж 1 тэрбум вооны хөрөнгө татсан алтан захирлуудад шинэ арал дээр шинэ байр өгөх болно гэж сурталчилсанд бүгдээрээ баярлаад алга ташиж байна. Энэ үеэр миллион захирал ажин ерөнхийлөгчтэй уулзаад хан дарга цагдаа нарт баригдсныг дуулгасанд нөхөр обслуга яарч байна. Энийг нь хүлээж үүсэн пак менежерч гүйж ирээд машинд нь дайгдлаа. Замдаа миллион захирал ажин ерөнхийлөгчтэй утсаар ярьж хан захирлыг барьсан мөрдөгч цагдаагийн даргын шууд удирдлага дор ажилдаг гэдгээс өөр мэдээлэл олж чадаагүйг хэлдэг. Бас цагдаа нар хан захирлыг барьснаас үзвэл дотор нь харах шургалсан байж болзошгүй гэж үзэж байгаагаа хэлдэг. За ингээд жин ерөнхийлөгч машинаа эргүүлж шууд гэртээ ирлээ. Тэгээд байраа битүүмжлээд пак менежерийг дагуулж доод давхуртаа бууж ирнэ. Тэгсэн тэнд нь нууц руу байсанд менежер гайхнаа. Тэгээд нөхөр сейфнээс утас гаргаад нэг хүн лүү залгаж хан дарга туслахыг хүсээд пак менежерийн хажууд ярьлаа. Тэгээд камертай үзгийг нь аваад дэвтэртээ нэг шүүгчд өгөхөөр тохирсон хахуулаа бичиж тэмдэглэдэг. Их хэмжээний мөнгөч донтуулдаг гэдэгтэй. Эрх мэдлийг мөнгөөр хамархан худалдаж авч болно. Энэ дэвтэрт нэр нь байгаа хүмүүс миний ногтол гэсэн үг. Тэд миний хүссэн үед хуцаж, хазаж тэр бүхэл баах болно. Тиймээс чиний хард бас хажууд чинь хэн байгааг сайн бодоорой. Тэгээд утсаа хуг мушгаад нөхөрт тэдний дунд урвагч байгааг хэлсэнд пак менежерч урвагчийг заавал олно гэж хамладаг. Тэгээд тэндээс гарч явах замдаа пак менежер Кюннам руу мессеж бичсэнд цаадах нь жин ерөнхийлөгчийн хятад дахь данснаас тэр дорн $100 сая шилжүүлж байна. Тэгэхээр н пак менежер баярлсан бол жин ерөнхийлөгч нэг тийшээ утсаар ярьж үйлчилгээ дуудлаа. Орон Кей мөрдөгч даргатайгаа уулзаж маргааш жин ерөнхийлөгчийг баривчлах хүсэлтэйг хэлсэн ч прокурорын газраас тийм зөвшөөрөл өгнө гэдэгт дарга нь эргэлзэж байлаа. Тэгэхээр Кей мөрдөгч ямар жаргаар хамаагүй маргааш гэхэд дэвтрийг гартаа оруулна гэж амладаг. Харин тэрээр $100 сая болсон пак менежер офис дээрээ ирчихсэн баярлсандаа бүүжгэлж байна. Тэгсэн Кей мөрдөгч залгаад эсрэг талд нь байх офистоо авчирлаа. Тэгээд маргааш жин ерөнхийлөгчийг ажилдаа ирсэн хойно гэрлүүн нэвтэрч хар дэвтрийг нь олж ирэхийг даалгадаг. Маргааш өглөө цагдаа нарт саатуулагдаад суллагдсан хан дарга амиа хорлсон байдалтай олдсон гэдэг мэдээ орон даяар таарлаа. Нөхөр цагдаа нар намайг хэлмэгдүүлсэн гэсэн гэрээслэл бичсэн байсан учраас энэ хэргийг мөрдөж байсан цагдаа нар асуудалд орж эхэлдэг.
За тэгсэн К мөрдөгч уурлаад бууга авч шууд жин ерөнхийлөгчийн гэрлөө хөдөлсөн бол сандарсан Пак менежерч Кюннамтай холбогдож яралтай цугтахад бэлтгэхийг даалгана. Ингээд цагдаа нар One Networking Office-ыг битүүмжлэхээр бэлтгэж эхлэхдээ зэрэгцээд Пак менежер жин ерөнхийлөгчийн гэрт очоод өөрийгөө урвагч гэдгээ хэллээ. Тэгэд жин ерөнхийлөгчийн байрны доорх нууц өрөөнд орж цагдаа нарын талаар мэдэх бүхнээ тэрэнд хэлдэг. Хариуд нь жин ерөнхийлөгч цагдаагийн газрын гадаа машин мөргөж байгаа бичлэгийг нь үзүүлнэ. Хэрвээ чи өөрөө хэрэгээ хүлээж ирээгүй бол удахгүй үхтэл болох байлаа. Тэгсэн Пак менежерч хуурамч дэвтэр бэлдэж өвөртлөөд би нүгээр цагдаа нарыг чулуу хөөлгий. Та зугтаг харгаа бод. Гээд гараад явчлаа. За sorry, баруун та нарт гэлсний галзуу гоё юм хэлээдгий. Тэгэхээр дугаарыг маань хамтрагч Unitel зуны онцлог дата багцууд худалдаанд гаргажээ. 50 болон 100 ГБ датагаа 40% хөнгөлөлтөд үнээр аваад супер бэлэгтэй 20 жил урамшуулалд оролцох нэг эрх бэлгэн даваарай. Зуны датагаа аваад дуртай зүйлдээ зарцуул цай манайхан. Unitel. Гарч явсан даруйд нь жин ерөнхийлөгчийн хяналтын камер унтарчихна. Тэгсэн менежер гарахдаа нүдийг нь хариулж угаад жинхэнэ дэвтрийг нь өвөртлөөд явчихсан байлаа. Гарч явах замдаа нөхөр Кюннамд жин ерөнхийлөгчийг баригдсны дараа мөнгө гаргаад бушуухан шиг зүгтаахыг даалгадаг. Тэгэд машиндаа явж явах зураа дэвтэрний зургийг авах гэж оролдож итэл гэнэт машиных нь харын судлаас нэг залуу гараад ирдэм байна. Тэгээд Пак менежер машина түнэл дотор зогсоолоо. Тэгсэн тэрнийг дагаж явсан К мөрдөгч ирэхэд нөгөө залууч тэрэн лүү дайраад орно. Ингээд Пак менежерийг нөгөө залууд алдчихсан К мөрдөгч дата центрыг яралтай битүүмжлэхийг тушаагаад шин мөрдөгчийг Пак менежерийн хойноос явуулаад өөрөө жин ерөнхийлөгчийн гэрэл рүү явна. Энэ үеэр жин ерөнхийлөгчд дэвтэр аюулгүй болсон гэсэн мессеж ирлээ. Тэгээ жин ерөнхийлөгч Мион захиралд тушаал өгсөнд цаатганч бүх бичиг баримтуудыг устгаж дансан дэх мөнгнүүдээ шилжүүлж эхэлнэ. Цагдаа нар дата центрийн гадаа ирээд хаалгыг нэвдсэнд Кюннам сандраад мөнгөө шилжүүлэхээр дансаа шалгатал данс нь аль хэдийн хоосон болчихсон байдаг. Харин нөгөө талд жин ерөнхийлөгч арын хаалгаар гэрээсээ гараад явж байлаа. К мөрдөгч Пак менежерийг чулуу хөлгсөн гэж үзээд жин ерөнхийлөгчийн гэрлөө ирсэн нь энэ байж. Гэвч Пак менежерт жинхэнэ дэвтэр байсан болохыг мессежээс нь мэдээд харамснаа. Ингээд Пак менежер ч үгүй жин ерөнхийлөгч ч үгүй болсон К мөрдөгч дата центрыг битүүмжилж авахаас өөр сонголтгүй болдог. Гэвч дата центрт очисон байсан цагтаг нэг залуу ухаан алдуулаад дата центрыг бүхэлд нь дэлбэлчихнэ. Пак менежерийн бэйд сулгасан GPS-ийг дагсан цагдаа нар тэрний машиныг нь олсон ч дэвтэр байсангүй. Харин өглөөд шаргацсан Пак менежерийг машиных нь багажинд үлдээгээд явсан байж. Ингээд К мөрдөгчийн олон сарын хөдөлмөр бүхэлдээ ямар ч үр дүнгүй болно. Харин дүрс солигдоход загасчны хөлөг онгоцонд суусан жин ерөнхийлөгч Мион захирал 2 солонгосыг орхиод явж байна. Удалгүй One Network сүлжээний босс жин ерөнхийлөгч сургуу алгуулсан тухай болоод тэдний сүлжээний 40 мянган гишүүн дор хаяж 3 тэрбум долларын хохирол амссан тухай мэдээ орон даяар тарна. К мөрдөгч алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч ажлаасаа халагдах хөргөдлөө өгсөн ч дарга нь өргөдлийг нь авахаас татгалзаад хэрэг явдал намжтай л өөр хэлтэст очиод төр хүлээж байхыг тушаадаг. За тэгээд 6 сар өнгөрлөө. Эмнэлгээс гарсан Пак менежерээс мөнгө хүлэгчд мөнгөө нөхөж сүрдүүлж эхэлсэн бол дэлбэрэлтэд өртсөн мөрдөгчийн бие баг багаар дээрдэж эхэлдэг. Хэргийг шийдэж хохирлыг нь барагдуулахгүй удаж угаад бухимдсан хохирогчдын ар гэрийнхэн олноор амиа хорлох талаар мэдээлж эхэлсэн учраас хэргийг мөрдөж байсан багийнхан бөөр хүнд байдалд орцгоно. Удалгүй жин ерөнхийлөгч Мион захирал 2-ын цогцсыг Вьетнамаас олсон. Цогцсуудыг чандарлаад чандрыг нь Солонгост авчирч байгаа тухай мэдээ тарна. Энийг сонссон Пак менежер хохирогчдын цугларалтад сууж байтал хохирогчд тэрнийг таниад байрж идэх шахсанд К мөрдөгч очиж тэрнийг салгаж авлаа. Тэгсэн Пак менежер чамаас олж би ийм байдалд орлоо гэж уурлсанд мөрдөгч тэрнийг хамтдаа ерөнхийлөгчийг барья гэж ятгана. За тэгээд гэртээ авчираад өнгөрсөн хугацаанд жин ерөнхийлөгчийг мөрдөж байсан баримтаа харуулна. Өнгөрсөн хугацаанд тэр янз бүрийн нэр ашиглаж хятад даяар тойрон аялсан. Бид тэрнийг алдалгүй дагж байсан ч хаянан оруулаад алдчихсан. Тэгээд цогцыг нь Вьетнамаас олсон гэдэг.
Шатсан цогцсны карманаас паспортыг нь олоод жин ерөнхийлөгч гэж дүгнсэн. Сэжигтэй байгаа биз. Ингээд Ким мөрдөгч парк менежерийг алах гэж оролцсон залуу нөгөө хоёроосоо тусдаа Оросод байгаа гэдгийг хэлээд жин ерөнхийлөгч удалгүй хөдөлж эхлэх болно гэж таамаглаж байгаагаа бас хэллээ. Энэ үеэр шим мөрдөгч орж ирээд жин ерөнхийлөгч Мион захирал хоёрыг нас барсан гэж үзсэн учраас хэрэг хаагдсаныг хэлээд удирдлага нь Ким мөрдөгчд 3 сарын цалингүй чөлөө өгсөнийг бас дуулгана. Ингээд тэд хамт жин ерөнхийлөгч Мион захирал хоёрыг олохоор хөдлөнө. Харин нөгөө талд хэргийг хаасан прокурор жин ерөнхийлөгчтэй холбогдож бүхнийг тэрний хүсснээр хийснээ мэдэгдэж байна. Жин ерөнхийлөгч энэ удаад өмнөхөөс хамаагүй том хөдлөх санаатайгаа тэрэнд хэлдэг. Утсаар ярьж дуусныхаа дараа жин ерөнхийлөгч өөрийнхөө эхлүүлсэн нэг буйны арга хэмжээндээр орон гэргүй хүмүүст хоол тарааж эхэлдэг. Мион захирал тэр хоёр Филиппинд оччихсан дараагийн том төслөө хэрэгжүүлж эхэлсэн нь энэ байлаа. Ингээд жин ерөнхийлөгч Манила хотын захирагч Филиппиний нөлөө бүхий сенатортай уулзаж Манила хотыг шинчлэх томоохон төслийг хэрэгжүүлэх санал тавина. Одоо нөхдөөд Чой корпорац гэх нэрийн дор үйл ажиллагаа явуулах болсон нь энэ байлаа. Тэд хоёр талаас тус бүр 3 тэрбум долларын санхүүжилт гаргаад хамгийн түрүүнд Тондо гэх ядуусын дүүргийг шинчилж Эко Манила хотыг байгуулж эхлэх санал тавьсанд хотын захирагч саналыг нааштай хүлээж авч байна. Та нарын энд хийж байгаа хүмүүнлэгийн ажил намайг гайхшруулж чадсан. Хятадаас ирсэн нэг гэр бүл манай засгийн газрын хийж чадхаас жилүүг хийж байгааг хараад би та хоёрыг биш ирсэн. Гэхдээ надад нэг асуудал байна. Цаг хугацаа. Би энэ төслийг өөрийнхөө байгаа хугацаанд эхлүүлмээр байна. Та хоёр амлаж байгаа 3 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа 1 сарын дотор оруулж чадах уу? За гэсэн мань хоёр эвгүй царайлнаа. Тэгээд аргагүй байдалд орсон жин ерөнхийлөгч сарын дотор хөрөнгө оруулалтаа оруулах амлалт өгдөг. Тэднийг амьдарч байгаа шилтгэнтэй ирэхэд буутай цэргүүд байрыг нь хамгаалж байна. Дотогш ороход Солонгост байхад нь буруу гарын ажлыг нь хийдэг байсан 2 залуу дөнгөж ирчихсэн байж байлаа. Тэгээд жин ерөнхийлөгч тэднийг дагуулад анд явдаг. Харин нөгөө талд Ким мөрдөгч жин ерөнхийлөгчийн байрны доод өрөөнд багийнхнаа цуглуулад тэнд овсолж жин ерөнхийлөгчийг барьж авах ажиллагаагаа эхлүүлж байлаа. Энэ удаад тэдэнд парк менежер Кюннам 2 туслахаар болж. За тэгээд тэд жин ерөнхийлөгчийн бүртгэлтэй болоод нууц данснуудыг бүртгэж гүйлгээнүүдээр нь дамжуулаад байгаа газрыг нь тогтоохоор ажиллана. Энэ үеэр парк менежер жин ерөнхийлөгчийг зөвгдсөний дараа хохирогчдод туслах нэрийдлэр One Network-ийн үлдсэн үл хөдлөх хөрөнгүүдийг нь зараад мөнгийг нь авч зөвхөх төлөвлөгөөтэй байсан гэдгээ цагдаа нарт хэллээ. Ингээд тэд One Network-ийн хөрөнгийг зарж хохирогчдыг хохирлгүй болгох ажлыг хариуцаж байгаа хуульчийг мушигхоор шийднэ. Тэр хуульчийг нь Хуан гин. Тэгээд шим мөрдөгч утсаа гэсэн хүний дүр үзүүлж нөхөртөө танилцсанаа. Шим мөрдөгч тэрэнд өөрийгөө цэцгийн бизнес эрхэлдэг Эрим гэж танилцуулсан байлаа. Тэгээд тэрэнд сонсох төхөөрөмжтэй цэцэг бэлэглээд яриануудыг нь анхааралтай сонсно. Тэгсэн жин ерөнхийлөгч тэрнтэй холбогдоод сарын дотор тэрбум доллар хэрэгтэй байхад дөнгөж 70 сая доллар шилжүүллээ гэж загнаж байна. Жин ерөнхийлөгчийг сенатортай уулзаад нисдэг тэргээр явсны дараа Мион захирал тэр хуульчтай холбогдоод 3 тэрбум долларын томоохон хилцэл хийж байгаа учраас мөнгө яралтай хэрэгтэй байгааг тайлбарлаад яралтай тэрбум доллар босгож явуулахыг тушаалаа. Энэний тулд тэд нөгөө хуульчийг мөнгө хүлэгч мадам гэгчтэй холбогдож мөнгө авахыг сануулна. Энэ яриаг нь сонсож байсан мань хэдэж нэг төлөвлөгөө боловсруулж парк менежерийг хуульч руу явуулдаг. Парк менежер ч хуульчдаар очиж зовлонгоо тоочоод эргээд жин ерөнхийлөгчийн багт нэгдэх хүсэлтэй байгаагаа уучлаад гуйсанд цаадах нь энэ талаар жин ерөнхийлөгчд мэдэгддэг. Тэгсэн жин ерөнхийлөгч тэрнийг багтаа эргүүлж авах бодлого байлаа. Энэ үеэр жин ерөнхийлөгчтэй холбоотой ажилдаг нөлөө бүхий албан тушаалтанд жин ерөнхийлөгчийн ажил урагшмуутай байгаа учраас мөнгөний авлагатай бол яаралтай нэхэж авах хэрэгтэй гэсэн цуу яриа хүрсэн учраас цаадах нь жин ерөнхийлөгчтэй холбогдож тэрнтэй муудалцаж эхэлнэ. Тэгэхээр Мион захирал тэрнтэй сим холбогдоод жин ерөнхийлөгчөөс салаад бийдаж үйл ажиллагаа явуулах бодолтой байгаагаа илэрхийлдэг. Эндхийн хүмүүс хэн нэгэн хүнийг биш харин мөнгийг дагдаг юм. Тиймээс та надад итгэхэд тайван амарч болно. Харин нөгөө талд Ким мөрдөгчийн багийнхан жин ерөнхийлөгчийг нуувчнаас нь гаргах төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлжээ. Тэд эхлээд Ким мөрдөгчийг Харвардын сургууль төгссөн шилдэг санхүүж Питер Ким эгч болгож хувиргалаа.
Тэгээд жин ерөнхийлөгчийн хуульчтай танилцуулсанд цаадах нь шууд л мадамаас том гарын тоглогчтой таарсан тухайга жин ерөнхийлөгч Мион захирал хоёрт ярина. Тэд төлөвлөгөөгөө үнэмшилтэй болгохын тулд зориуд жинхэнэ Питер Кимийн буусан буудалд жин ерөнхийлөгчийн хуульчтай уулзаж байлаа. Тэгэд яг тэр уулзалтад зэрэгцээд Пак менежер Хуан хуульчийн нэрийг барьж жинхэнэ Питер Кимтэй уулзаж эхэлнэ. Тэгээд тэрнтэй $1 тэрбум угаах тохиролцоо хийсэн бол Ким мөрдөгч Питер Кимийн нэрээр Хуан хуульчтай $1 тэрбум угаах гэрээ байгуулдаг. Энэ удаад Ким мөрдөгч жин ерөнхийлөгчийг барай зогсохгүй бүх мөнгийг нь олж хохирогчдыг хохирлгүй болгохыг зорьсон нь тэр байлаа. Тэгээд нөхөр мадам гэгчтэй уулзаад жин ерөнхийлөгчийг барихт нь тусламж хэрэгтэй байгааг хэлнэ. Тэр Филиппиний засгийн газрын $3 тэрбум ловертахын тулд өөрөө эхлээд $3 тэрбум гаргах ёстой байгаа. 2 тэрбум нь аль хэдийн гадаадд гарсан байгаа бол $1 тэрбум тэр Солонгосоос цэвэрхэн гаргах ёстой байгаа. Ингээд мадамаас тусламж авахар болно. Тэгээд Хуан хуульчтай уулзаад $1 тэрбум яаж Солонгосоос цэвэрхэн гаргах хувилбаруудаа танилцуулна. За тэгээд Хуан хуульчид сонсох төхөөрөмж байгааг мэдж байсанд Ким мөрдөгч шууд жин ерөнхийлөгчд хандаад Эко Манила төслөөр олох гэж байгаа $3 тэрбум нь 2 дахин ашигтай бизнесийн санал тавьсанд тэрнийг сонсож байсан жин ерөнхийлөгч Мион захирал хоёр гайхацгаана. Тэгээд Эко Манила хот руу хорилцох нуураас сувг татах төсөл давхар хэрэгжүүлэх санаа өгсөнд жин ерөнхийлөгчд шууд тэр талаар хотын захирагчтай ярилцдаг. Хотын захирагчид санал нь таалагдж тэд хэрэгжүүлж эхлэхээр болсонд энийг нь харсан Мион захирал сандраад шууд Пак менежер рүү залгаж уулзах санал тавьдаг. Нөгөө талд Ким мөрдөгч Хуан хуульчтай ярьж харилцагчтайгаа нүүр тулж уулзахаас нааш бизнесээ эхлүүлэхгүй гэж гүрийнэ. Тэгээд нэгэнд жин ерөнхийлөгч Солонгост очиж чадахгүй учраас тэд Манилад уулзахар болдог. Харин Пак менежер Мион захиралтай нууцаар мессеж бижилдсэн л. За тэгээ Ким мөрдөгч зарим залуусаа дагуулж Манилад ирсэн бол үлдсэн залуусыг Шим мөрдөгч хариуцаад Солонгост үлдсэн байна. Орой болсон хойно Пак менежер нууцаар буудлаасаа гарч Мион захиралтай уулзахаар тохирсон газартаа очдог. Маргааш жин ерөнхийлөгч шинэ хамтрагчтайгаа $3 тэрбум хилцэл хийнэ. Тэр шинэ хамтрагчаас нь болоод би тойргийн гадна гарч хаад байна. Тэд хоёр талаасаа 3 тэрбум буюу нийт $6 тэрбум нийлүүлнэ. Тэр мөнгийг өөрийн болгоход чи надад тусал. Хариуд нь би чамд 10% өгье. Ингээд Пак менежер хариуд нь жин ерөнхийлөгчийн данс тооцоогоо хөдөлдөг дэвтрийг олж өгөхийг хүссэнд цаадханч зөвшөөрдөг. Маргааш нь Ким мөрдөгчийг уулзах газар руугаа явж байтал хэдэн залуус ирээд толгойд нь хариуд угълж машиндаа суулгаад аваад явлаа. Ким мөрдөгчийг алдсандаа сандарсан залуус яралтай дарагтайгаа холбогдоод нэмэлт хүч хүссэн бол Пак менежер Мион захиралтай холбогдож өөр газар уулзахар болно. Тэгээд уулзсан даруйд Мион захирал утсыг нь машиныхаа цонхоор шийдчихэд аваад давхсанд тэднийг дагж үйсэн цагдаа нар басал ард нь хоцорлоо. Энэ үед Ким мөрдөгчийг хулгайлсан гарууд нөхрийг жин ерөнхийлөгчдөр авчирч байна. Тэгсэн Ким мөрдөгчийн царайг өмнө нь харж байгаагүй жин ерөнхийлөгч тэрэнд итгэж Солонгост нуусан мөнгөнийхөө байрлалыг Хуан хуульчид зааж өгдөг. Яриг нь дундаас нь сонссон Шим мөрдөгч залуусаа явуулаад тэр мөнгийг нь замаас нь авахулдаг. Ингээд мадам жин ерөнхийлөгч Ким мөрдөгч хоёрын дундын данс руу $1 тэрбум шилжүүлсэнд Солонгосоос $1 тэрбум амжилттай гаргаж авсандаа жин ерөнхийлөгч баярлнаа. Одоо би энэ дундын данс руу $2 тэрбум хийвэл мадам $3 тэрбум хийгээд нийт $6 тэрбум болно гэж ойлгож байгаа зөв үү? Яасан? Надад итгэхгүй байна уу? Үгүй. Зүгээр л overчд их болсон болохоор болгоомжлоод. Гэхдээ чамаа гэж хэлээгүй шүү. Чи чинь Питер Ким шүү дээ. Ингээд жин ерөнхийлөгч дундын дансанд $2 тэрбум хийсэнд Ким мөрдөгч мадамын өгсөн мөнгийг дундын данс руу шилжүүлж $6 тэрбум болголоо. Үүнтэй зэрэгцээд Шим мөрдөгч дотогш орж Хуан хуульчийг баривчилдаг. Энэ үеэр Мион захирал жин ерөнхийлөгчийн байсан газарт очлоо. Тэр гүйлгээ хийх газрын ойролцоо Пак менежерийг нууцаар хаваачиж гүйлгээх нь замаас нь тасалдуулж мөнгийг өөр тийшээ шилжүүлүүлэхээр тохирсон нь тэр байж. Гэвч цэмүчд жин ерөнхийлөгч Мион захирлын жолооч руу залгаад аль талд орхоо шийтгэх сануулсанд цаадханч өөрийнх нь талд орхоор шийдээд Мион захирлыг буудаад унгана. Тэгсэн Ким мөрдөгч босох гэсэн ч жин ерөнхийлөгчийн цэрэг бууны бөксөөр цохиод унгаллаа. Намайг тэнэг гэж бодоо юу Ким ахмад? Чи өөрөөс чинь болоод хүмүүсийг үхээсэ гэж бодохгүй л байгаа бол наад 6 тэрбум яг одоо энэ данс руу шилжүүлээд. Ингээд Ким мөрдөгч өгсөн данс руу мөнгөө шилжүүлсэнд жин ерөнхийлөгч хагартлаа баярлна.
Харин К мөрдөгч баярлалынхаа мэдээллийг багийнхандаа явуулж амжина. Би чамд ямар их баярлж байгааг чи ойлгож байна уу? Чи ийм ухаалаг толгойг цагдаагийн ажил хийж дэмий хүрж яадаг байна. Харин та ийм толгойг заллин хийхэд ашиглаж яадаг байна. Заллин? Хэдэн мянган вооны төлөө хүн хуурахыг заллин гэдгийг. Харин хохирол нь хэдэн саяд хүрүүл санхүүгийн гэмт хэрэг болно. Харин хохирол нь хэдэн тэрбумд хүрүүл юу болох вэ? Юу ч гэж нэрлэлээ гэсэн. Бүгд ялгаагүй торны цаан суuna. Ингээд жин ерөнхийлөгч гарч ирээд мотортой хөлгөө бэлдэж байхыг тушаагаад тэндээс явна. Энэ үеэр амжиж ирсэн нэмэлт хүч тэдэн лөө дайрахад бэлэн боллоо. Энэ мөчийг би бүтэн жил хүлээчихэд гар хоосон ирнэ гэж бодлоо гэж юу. За тэгсэн жин ерөнхийлөгч бараалаа. Гэтэл тэр бүхний К мөрдөгч бүгдийг нь төлөвлөсөн байж. Тэд өөрсдийнхөө хамт байгаа зургийг зориуд авахулж жин ерөнхийлөгч рүү явуулсан байжээ. Бас тэрнийг дансны дугаараа нууц кодтойгоо өгөхөд Пак менежер Мион захирлын машин дотроос шилжүүлсэн мөнгийг нь хэсэг хугацааны дараа буцаагаад шилжүүлэх програм уншуулсан байж. Тиймээс данс руу норсон 6 тэрбум доллар данснаас нь буцаад гараад явчихсан дэнийг харсан жин ерөнхийлөгч боож өөхөх шахна. Үүнтэй зэрэгцээ тэднийг бүсэлсэн цэргүүд буудаж эхэлсэнд жин ерөнхийлөгч Пак менежерийг барьцаалаад хэдэн залуустай тэндээс зогтаана. Тэгсэн К мөрдөгч өөрийг нь халуулахаар хүлдээсэн солонгос хамгаалагчийг зохицуулаад хойноос нь хөөнө. Буудалцааны явцад жин ерөнхийлөгчийн жолооч тэнсэн суманд оногдоод амиа алдсанд К мөрдөгч машинаараа урд нь ороод зогсоож чадлаа. Тэгсэн нөхөр өрийн дэвтрээ бариад зугтаасанд К мөрдөгч машиныг дэлбэрэхээс өмнө Пак менежерийг гаргаж амжина. Тэгээд жин ерөнхийлөгчийг барихаар хойноос нь явна. Ингээд тэрнийг зугтаж амжихаас өмнө гүүрэн дээр бариад авлаа. Сандарсан нөхөр авлахтаа дарга нар руугаа залгасан ч хэнэн ч утсаа авсангүй. Тэгээд К мөрдөгч нөхрийг гавлаад баривчилсанд жин ерөнхийлөгч болж байгаа явдалд итгэж чаддаггүй гэж. Ингээд ажиллагаа амжилттай болсонд ажиллагааны талаар мэдэж байсан бүх хүмүүс тайвширлаа. Мань нөхрийн өрийн дэвтрээр дамжуулж олон авилагч дарга нарын нэр ил гарах нь тодорхой болсон учраас цагдаагийн дарагч дараагийн үйл ажиллагаанд бэлдэгнэ. Пак менежер данснасаа гүйлгэх хийх команд өгсөнд One Network сүлжээний хохирогчдын данс руу мөнгнүүд нь шилжиж эхэлснээр олон мянган хохирогчийн магнаа тэнийнэ. Амьдралдаа анх удаага сайн үйлс хийсэндээ Пак менежер баяртай байсан бол К мөрдөгч тэрэнд амжилт хүсээд явууллаа. Дараа нь тэр нөгөө өрийн дэвтрийн дагуу баривчилгаа хийх ажилдаа ганцуу шамлан орсноор кино маань конец фильм. За, энэ галзуу сонирхолтой солонгос киноны тайлбар маань энд хүрээд дууслаа. Тэгэхээр энэ галзуу сонирхолтой цувралыг Моброн Unitel-тэй хамтран хүргэлээ гэж. Зуны онцлог дата багцад худалдаанд гарчээ. 50 болон 100 ГБ датагаа 40% хөнгөлөлтөд үнээр аваад супер бэлэгтэй 20 жил урамшуулалд оролцох нэг эрх бэлгэн даваарай. Зуны датагаа аваад дуртай зүйлдээ зарцуулъя гэж. За тэгэхээр Моброгийнхэн сонгоод ярьж өгсөн энэ галзуу кино та нарт маань таалагдсан гэж найдаж байна. Таалагдсан бол та нар маань галзуу кино Instagram хуудасад байгаарай. Тэгээд галзуу кино сувгтаа сабаа дараагүй бол дараад нэгдээрэй гэж. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар уулзцгаая. Аль болох галзуу киног ярьж өгөхийг Мобронууд нь хичээнэ гэж.